Монгол улс 1919 онд Хятадын Харгис түрэмгийлэгчдэд алдсан тусгаар тогтнолоо. Орос хааны угсаа баруун өнгөрний тусламжтайгаар 1921 онд буцаан авч богд гэгэний хаа ширээнд нь эргүүлэн залсан байдаг. Тэгвэл бид өнөөдрийнхөө дугаарт Монгол улс тусгаар тогтнолоо сэргээж ардын эрхт хэмжээ цаасд Монгол улс болж засгийн газраа шинжилэн байгуулад ямар үйл ажиллагаа арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн тухай мөн тэдгээрийг ажил хэрэг болгоход чухал үр гүйцэтгсэн зарим хүмүүсийн талаар өгүүлэхээр бэлдлээ. Бид энэхүү нэвтрүүлгээ Монсодрын хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хүргэж байна. Нэвтрүүлгийн хамтрагч Монсодрын хэвлэлийн газар. Боловсрол ба сургууль. Монголд 1908 оны хүртэл гэрийн сургууль болон сүм хийдийн сургууль зонхилж байлаа. Энэ нь гол төлөв бурхны сургаал, байгалийн ухаан, ангаах ухааны хичээлүүдийг төв төлөөр зааж байжээ. Харин 1908 оноос түшмэл бэлтгэх сургууль хүрээнд байгуулагдаж, Манж, Монгол, Хятад хэл зааж эхэлсэн байна. Мөн оноос хүрээний Орос консулын дэргэд Орос хүүхдүүдэд зориулан баг сургууль байгуулж, Орос хүүхдүүдийн зэрэгцээ зарим ноёдын Монгол хүүхдүүд хамрагдах болсон байна. Сүм хийдийн сургуулийн шавнар. Монгол улсын бүх нутаг дэвсгэр сургууль байгуулахад үндэнг Богд хаан амьд сэрүүндээ буулгаж байжээ. Түүний зардгаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичигт нийслэл хүрээ болон олон хушуу шавийн газарт баг дунд сургуулийн танхим байгуулах, 10 наснаас дээш, 15 наснаас доош ухаан сэргэдэн хүүгүүдийг цөм сургуульд оруулах гэж заажээ. Баг сургуульд Монгол бичиг үсэг, энгийн зэрэг тоо бодох, Монгол болон олон газрын байдал төлөв аж төрхийг сайжруулах ёс, элдв зүйлийн сургаал, соёл сурвалжит уг бичиг уншуулах зэрэг хичээл үзэж байсан бол дунд сургуульд Манж, Монгол хавсарсан тойл бичиг, урд эрдэмтний уламжилсан 5 ном, 4 бичиг, Орос, Хятад улс болон Англи, Франц зэрэг улсын үг хэл, бичиг үсгийг хавсан сурч орчуулан бичих, мөн гадаад олон улс тэдний аж төрх ёс, эрдэмтний хэмжээ, бодлого чадал, тоо зурхай, дүрс, бодис шинжлэх, газар дэлхийн зураг, эд боловсруулах, хэмжих, зурах, бодох, биеийн судлал тамирыг сайжруулах зэрэг эрдмийн хичээл заадаг байжээ. Ховд хязгаарт байгуулагдсан ардын сургуулийн сурагчид. Дунд сургууль боловсрон шалгарсан нь дээд чатны сургуульд орж Тэнгэрийн ёс, хүний эрдмийг сураад улмаар төр засагт ажил эрхлэхээр бэлтгэгддэг байсан юм. Консулын дэргэдэх сургууль 1912 оноос өргөжин тэлж консулын дэргэдэх Орос Монголын орчуулагчийн сургууль болж түүнд монгол хүүхдүүд олноор хамрагдах болсон байна. Анхны монгол сурагчдын дотор Баточор, Гүрсэд нар байлаа. Тус сургуулийн багшаар Жамсрангийн Цэвэн, Данчинуу нар ажиллаж байлаа. Оросын консулын дэргэдэх Орос Монгол орчуулагчийн сургуулийн багш сурагчид 1913 он. (1912 оны 3 сарын 24-нд Монгол улсын гадаад хэргийн яамны дэргэд ерөнхий боловсролын сургууль нээгдлээ. Тус сургуульд 1912 онд 8, 1913 онд 20, 1914-өөс 1915 онд 46-аас 60 хүүхэд сурч байжээ. Сурагчид монгол хэл бичиг, орос хэл, тоо, газар зүй, түмэн бодис зэрэг хичээл үзэж байсан байна.
Судар бичгийн хүрээлэн. (1921) оны намар судар бичгийн хүрээлэн байгуулах ажил өрнөж эртний хуучин ном судар, ном түүх, тууж цуглуулж орчуулж эхэлсэн бол 1921 оны 11-р сарын 19-ний өдрийн Ардын засгийн газрын хурлын тогтоолоор судар бичгийн хүрээлэнгийн дүрмийг баталж албан ёсоор байгуулжээ. Энэ хүрээлэнгийн анхны дараагаар Онхотын Жамин гүн, Эрдэмтэн нарийн бичгийн дараагаар Цэвэнийг Ардын засгийн газар томилсон байдаг. Судар бичгийн хүрээлэн 1921 он. Судар бичгийн хүрээлэн нь анх Ший мэргэн ноёны шийтгсэн хэсгийн эх тогтоол. Жада хуушааны намтар, Тансан ламын тууж, дөрвөн хэлний тайлбар толь, ардыг тэтгэх аршааны тусал тэргүүдэн хуулан бичиж, орчуулж, хавтасладаг болжээ. Мөн тэр үеэс эрдэм шинжилгээний ажил хийх, газрын зураг гаргах болсон юм. Ийхүү судар бичгийн хүрээлэнг байгуулснаар Монгол улсад шинэ үеийн шинжлэх ухааны төв байгууллага бий болсон түүхтэй. Харин хожим нь шинжлэх ухааны хүрээлэн, шинжлэх ухааны дээд боловсролын хүрээлэн болон өргөжин тэлсээр 1961 онд шинжлэх ухааны академи болон зохион байгуулагдсан билээ. Жамсрангийн Цэвэн 1880-аас 1942 он. Анхны судар бичгийн хүрээлэн хожимын шинжлэх ухааны академиг үндэслэгчдийн нэг Жамсрангийн Цэвэн Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэгч, нэртэй улс төрч, түүхч, сурган хүмүүжүүлэгч, нэрт эрдэмтэн байжээ. Тэрээр Монголын түүх, яруу найраг, дуу шүлэг, бөөмөргөдийн дурсгал зүйлсийг цуглуулагч, судлаач, барууны ном зохиолыг монгол хэлнээр хөрвүүлэгч байсан юм. Монголын сэхэднүүдтэй хамтран газар зүйн зураг зурах, шинжлэх ухааныг дэлгэрүүлэх үйлс зүтгэж байгаад тэрээр хил сэрэг тэлмэгдэн баривчлагдаж 1942 онд Оренбургийн шоронд насан уйд болжээ. Жамсрангийн Цэвэн 1888-аас 1891 оны хооронд Агын баг сургуульд суралцж төгсөөд 1891 онд Чит хотын гимназид элсэн уржээ. 1895 онд Питер Бадмаев хувийн сургуулаа Петербургт нээж өвөр байгалаас сурагчид элсүүлсний дунд Цэвэн багтсан байна. Энэ хүн 1912 оны эхээр нийслэл хүрээнд ирж Монгол улсын гадаад явдлын яамд туслах түшмэл, шин толь сэтгүүлийн эрхлэх зэрэг алба ашиг болсон төдийгүй 1913 онд ерөнхий сайд Сайн ноён хаан Намнан Сүрэнгийн хаан дорст хийсэн айлчлал, 1915 оны Хяактын 3 улсын хэлэлцээрт орчуулагчаар оролцжээ. 1915 онд улсын эрх зохиолоо нийтлүүлсэн юм. Тэрээр 1921-с 1923 онд дотоод яамны дэд сайд, 1923 оноос судар бичгийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1924 оноос ардыг гэгэрүүлэх яамны зөвлөх түшмэл, Монгол банкны зөвлөлийн гишүүн зэрэг албыг хасч байжээ. Онхотын Жамин гүн 1864-аас 1930 он. Онхотын Жамин гүн бол нэрт бичгийн эрдэмтэн төдийгүй цагдалшгүй их авяас бэлэгт эрдэмтэн соён гэгэрүүлэгч хүн байсан байна. Тэрээр өөрийгөө ямагт хаалх Монголын дорд бичээч буюу болох өвгөн хэмээн хожилдог байжээ. Жамин гүн хуучин Сэцэн хан аймгийн Ачитван Сансрай доржин хушуунд 1864 он буюу 14-р жарны хөх хулган жилд төрсөн юм. Эцэг нь түүнд нутгийн номтой хүнээр бичиг заалгаж оюун билгийн нүдийг нээсэн байна. Тэрээр 10 настайдаа хошуу тамгын жасаанд дагалдан тал бичээж, дараа нь жинхэнэ бичээд зэрэг ажил дэвшин ажилласаар албан бичгийн эх зохиох, найруулахад гойд мэрэгсэн байна. Тээнхүү хошуу нуттай алдарсан тул гүн цолоор шагнагджээ.
Жамингун 1912 онд байгуулагдсан судар бичгийн хүрээлэнгийн дарга мөн ардыг гэгэрүүлэх яамны анхны сайд байлаа. Тэрээр орчин цагийн шинжлэх ухааны байгууллагуудын үндсийг тавьсан хүн төдийгүй үндэсний соёлын их өв санг хайрлан хамгаалах сул дахь талаар ихээхэн гавьяа үхээ эрдэмтэн билээ. Жамингун Монголын түүх соёлын олон их сурвалж судар ном цуглуулсны дотор Данжуурын 226 бот ном ордгийг. Түүний 85 онтой гэрээ байгуулан 16 үхэр тэрэг буюу 25 тэмээнд ачиж авчирсан энэхүү Данжуур хэмээх ховор номын талаар байгуулсан уг гэрээг боржин чулуунд сийж он удаан жилийн дурсгал болгосон нь дэлхийд цорын ганц ном зориулсан хөшөө болсон түүхтэй. Монгол улсын нутгийн захиргаатыг шинжлэх ардын засгийн газрын ажил 1922 онд эхэлж мөн оныхоо 5 дугаар сарын 5-нд засаг ноёдын хамжлаг захирах эрхийг цуцалж тамгыг хураан авснаар Монгол оронд хамжилгат ёсыг халсан байна. 1923 оны 3 дугаар сарын 22-нд ардын засгийн газраас Монгол улсын олон засаг бус ван гүнгүүдийн эрх хэмжээний дүрмийг баталж Монгол улсын бүх иргэдийг хуулийн өмнө тэгшэрхтэй байх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн алхам хийсэн бол 1923 оны 3 дугаар сарын 23-нд Монгол улсын нутгийн захиргааны дүрмийг засгийн газар баталсан байна. Ингээд 1923 оноос 4 аймаг 116 хошууг урдын адил засаг ноёдын нэрээр нэрлэхийг зогсоож ард олны сайн мэдэх томоохон уул газар улсын нэрээр нэрлэх болжээ. Цэцэн хан аймгийг хан хэнтийн уулын нэрээр, Түшээт ханыг Богдхан уулын нэрээр, Сайн ноён хан аймгийг Цэцэрлэг мандал уулын нэрээр, Засагтан аймгийг Хан Тайшир уулын нэрээр, Ховдын хязгаарыг Чандман уулын нэрээр тус нэрлэх болсон байна. Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэх үндсэн салбар мал аж ахуй хөгжүүлэхийг гол болгон үндэсний аж үйлдвэр байгалийн байдлыг ашиглах мөн малаас гарах түүхийн эдийг боловсруулах гэсэн хоёр чиглэлээр хөгжүүлэх, тариалан, замгүйр, тээвэр холбооны ажлыг үүсгэх, худалдааны ажлыг сайжруулах, банк байгуулж үндэсний мөнгөнд тэмдэгт гаргах, санхүү төсөв, данс бүртгэлийн системийг боловсронгуй болох асуудлыг дэвшүүлэн тавьжээ. Гэсэн ч удалгүй Монгол улсын эзэн хаан Богд Жавзанлан хотод 1924 оны 5 дугаар сарын 20-нд таалал төгсжээ. Ингээд Богд хаан таалал төгснөөс хойш 21 хоногийн хугацаанд Монгол улс орон даяар гашуудад зарлаж тусгай мэрэгсэн отчлам нар Богд гэгэний лагшинг давсаар зандан шууж хатаагаад хуудсан алт мөнгө сэлтээр чимэн шууж гандан хийдэд залсан байна. Ийхүү 1911-ээс 1924 оны хүртэл Шинэ Монгол улсын дүүхэн додоос дод мөрөө үлдээсэн Богд хаан жан чалсан учраас 1924 онд хуралдсан улсын анх дугаар их хурлаар улсын нэрийг бүгд найрамдах Монгол ард улс хэмээн өөрчилснөөр олноо өргөсний үе өндөрлсөн түүхтэй. Түшээгүн даваа Монгол улсаас зөвлөлд орсуулсан суусан анхны элчин сайд. Монгол улсын ерөнхий сайд Дамжин Базар, зөвлөлд орсуулсаас Монгол улсаас суусан анхны элчин сайд Отхин 1922 он. Бошгыг халах залуучуудын эвлийн дарга Баваасан. Зөвлөлд Орос улсын Батлан хамгаалахын комиссар Фрунзэд, Монгол улсын цэргийн яамны сайд Максаржив, дурсгалын улаан дуг гардуулсан нь 1922 он Москва. Жанжин Сүхбаатар 1923 оны 2 дугаар сарын 20-нд таалал төгсжээ. Сэрэнд орж
Эс Данзан. Монгол Ард улсын газрын зураг 1923 он. Энэхүү газрын зургийг Монгол Ард улсын ардыг гэгэрүүлэх яамны сайд Эрдэнэбат хааны захиалгаар Герман улсын Лейпциг хотноо Вагнер ба Дебис компанид 1923-аас 1926 онд хэвлүүлж байжээ. Гэвч энэхүү зургийг Монгол улсын засаг захиргааны хуваар өөрчлөгдсөн зэрэг үл мэдэх олон шалтгааны улмаас Монголд оруулахыг хоригдож байсан байна. Монголчуудын захиалгаар хэвлэгдсэн энэхүү 5 аймагтай байх үеийн Монгол улсын өнгөт газрын зураг Герман улсын Бундес архивд өдгөө хүртэл хадгалагдсаар иржээ. Харин 2009 онд улсын их хурлын гишүүн Шинэ Баярын дэмжлэгээр энэ зургийн хувийг Монгол улсад авчирсан болно. Чандман уулын аймаг Алтай хязгаар. Хантайшир уулын аймаг. Цэцэрлэг Мандал уулын аймаг. Богдхан уулын аймаг. Хангинти уулын аймаг. Нэвтрүүлгийн хамтрагч Монсодөр хэвлэлийн газар. Монголчууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийнхын дугаарт бид 20 дугаар зууны ихэнх үеийн монголчуудын дахин давтагдшгүй өв соёл, нүүдэлчдийн уламжлалт, урлаг зэрэг сэдвүүдээр эргэн уулзгуулна. Бид энэхүү нэвтрүүлгээ Монсодөр хэвлэлийн газраас эргэлэн гаргасан монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хүргэлээ.